Эсвэл яаж Ши Жинпинг ерөөхдөө мөнхийн одоо хятад улсын өдөртөгч байж чадж байгаа юм бэ гэх юм бол хятадууд орлоготой, хоолтой, хүнстэй хүүхдүүд нь сургууль явдаг тухайн тэр хятадуудын амьдрал нь сайжирч байгаа. Америкийн худалдаа авч байхгүй юм бол хятадууд чадахгүй. Хятад Америкийн худалдааны дайн улам ширүүсэд байна. За дөнгөж саяхан хятад улсын элчин сайд Америкт байгаа. Ямар пост гаргасан бэ гэх юм бол give the bullion and she will take a mile. Бүлийддэг хүнд ганцхан 1 см хүчих юм бол тэр бүли маань ирүүлээд нэг бүтэн километр булгаад авчна гэсэн юм ярьж байгаа. За Foreign Ministry spokesman Lin Jian өчигдөр орой энийг постлсон. За энэний дараа бас хятадын элчин сайдын яамны Twitter постн дээр X постнэр юу гарсан бэ гэх юм бол энэ Америк хятад хүнийг эсвэл өөр хүнийг ингээд зодж байгаа. За don't retaliate, you'll get rewarded. Тэгээд чи хариу барихгүй юм бол би чамайг шагнана. Окей, одоо шагнал ирэх цаг болсон. Амаа ангаа гэсэн чинь баам дахиад цогч байна. Энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол хятадууд бууж өгөх шинж одоохондоо алга байгаа. За Америкийн хэвлэл мэдээлэл дотор Kevin Leary Shark Tank-ийн гишүүн юу ярьж байгаа юм бэ их мэл хэдүүлээ сонсцгоо. Given China's economic struggles on their side, and we see that they have been sort of entrenching and figuring out how they're going to handle this. What do you think they're going to do? Why? Юу асууж байгаа юм бол хятадууд бууж өгөх шинж байхгүй юм байна. Тэг янз бүрийн валют, янз бүрийн арга ашиглаад энийг давах гэж үзэж байгаа. Тэг алцах гэж одоо шийдвэр гаргацсан байна. За бид нэр тэгээ яах ёстой юм бэ? Messing around, just go to 400%. Тоглоом тоглохоо болоо. Тариф татварыг зүгээр 400% болгочих. 400%. Тэгээд зүгээр хятад Америкийн хооронд зүгээр худалдаа тэрчтэй зогсон гэсэн үг. Get everybody on a plane. Let's meet in Geneva, wherever. Look. What are you going to do? 25% every day until you're at 400? Just go to 400. And then it becomes impossible for them to access the American market, which is 30. Тоглоом тоглох хэрэггүй өдөр болгоныг 25 20 20-оор ингээ явснаасаа илүү заяа шууд 400% болгочих. За тэг хүн бол онгоцон дотор суугаад хилцэл хийж л таар. За тэг хилцэл хийхгүй юм бол хятадууд юу алдах юм бэ гэх юм бол Америкийн зах зээлийг алдна. 39% of all consumption in the world and 26.1% of the world's GDP. China cannot do without America. Тэгээд хятадууд юу алдах юм бэ гэх юм бол дэлхийн худалдаа авалтын 40% Америкчууд хийж байгаа. Global consumption America is 40% гэж байна. За нийт бараа худалдаа авалт дүнгээр Америкчууд дэлхийн тэгээ үйлдвэрлэсэн, бүтээсэн үйлчлэгээ бүх юмны 40% нь худалдаж авдаг. За тэгээд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн одоо GDP-гийн бараг 4-1 нь эзэлж байгаа юм чи хятадуудын зах зээлгүй байж чадахгүй. Хятадуудад юу хэрэгтэй юм бэ гэх юм бол маш их юм үйлдвэрлэдэг, яг маш их юм экспортлдог. Тэгээд Америкийн худалдаа авч байхгүй юм бол хятадууд чадахгүй гэж. Period. And the reason that Xi would care about this and be laser focused on it, he only gets to be the supreme leader in perpetuity while people are employed and eating and feeding and making sure their families are taken care of. Тэгээд яагаад эсвэл яаж Ши Жинпинг ерөөхдөө мөнхийн одоо хятад улсын өдөртөгч байж чадж байгаа юм бэ гэх юм бол хятадууд орлоготой, хоолтой, хүнстэй хүүхдүүд нь сургууль явдаг тухайн тэр хятадуудын амьдрал нь сайжирч байгаа. За дэлхийн худалдаа авалтын 40%-аас алгуулчих юм бол Америкийн зах зээлээс хөөгдчих юм бол хятадууд ядуур нь ажлын байр алтан үйлдвэрүүд нь хаалга хаана тэгээд бослог гарган Ши Жинпинг ажлын байр алт. Тэгээд 400%-ийн татвар тавьчих юм бол Ши Жинпинг энд анхаарах эний асуудлыг шийдэхээс өөр ямар ч аргагүй гэж. If it's mass closures of factories, he's screwed. So he knows that too. And right now, as Stuart Varney detailed, and others know this, it's a precarious situation over in China on their. Тэгээд бүх үйлдвэрүүд хувц сунар гих мэт шум жижиглэнгийн бараа үйлдвэрүүд нь худалдааны компаниуд нь хаалгуудаа барьчих юм бол тэгэл хятадууд баларнаа. Currency. And a lot of other issues as you measure their economy and their GDP growth. Now look, I want to be clear about this. I have no problem with the Chinese people. Тэгээд ер нь бол юу харагдаж байгаа юм бэ гэх юм бол хятадын юан суларч байгаа. Үйлдвэрүүд нугасаа балраад эхэлж байгаа. Хятад дотоодосоо ерөөхдөө угаасаа дампуурж байгаа гих мэт шиг мэдээлүүд гарч байгаа. Хөөе. 6 жил сар болгон сая төгрөг хөрөнгө олт хийсэн хэдийн хөрөнгө олтын бац болох вэ? 145 сая. Сарын 2 сая төгрөг далт хийсэн 6 жилийн дараа 275 сая төгрөгтэй болох юм. За, сарын 4 сая төгрөг далт хийж чаддаг хүн одоо Солонгост амьдарч байгаа ажиллаж байгаа хүмүүс бараг бүгдээрээ чадна. 6 жилийн дараа хэрэг мөнгөтэй болох вэ? 536 сая.
Энэ юу гэж нэрлэх юм? Санхүүгийн эрхчлөө, байрны урьдчилгаа, хүүхдээ гадаад сурган. Ерөнхийдөө та хэдийн мөрөдөж байгаа бүх юмыг биелүүлэх боломжтой. Тэгээ та баг бүгдээрээ өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд иймэрхүү хэмжээний мөнгийг олж исэн баг, далт их боломжтой байсан баг. Малчин жишээгээр үзэх юм бол өдөр болгон хонь хураг авчраад тушаасан уулын ам харсан чинь харамсалтай. Хов хоосон. Энийг яаж засах вэ? Хашаа зассан хүнийг дуудах уу? Хотлаа. Юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тийм мөнгийг тоох хэрэгтэй. Мөнгийг тоох юм бол мөнгө чинь чамайг тоож эхэлнэ. Энийг хаанаас сурах юм бэ? За, би нэг шинэ менторшип хөтөлбөр гаргасан. Мөнгөний дүрм гэсэн нэртэй. 200 хуудас гарсан контент, 25 гарсан видео хичээл. Юу дүүрэн байгаа юм бэ гэх юм бол дасгал. Чи дансааны чи анхныхаа хөрөнгө оолтой хийн. Чи мөнгөний тухай бүх ойлголтуудаа авчна. Тэг хамгийн сүүлд тий чи 5-6 жилийн дараа, 10 жилийн дараа, 15 жилийн дараа хэдийн хэмжээний хөрөнгө оолтын нөхцөлтэй болох юм бэ? Бүх юм гаргачна. Дэлгэрүү мэдээл доор линкээр байгаа. За, одоо контентээр өөрчлөлөө. Тэгээ дахиад хэлье. Мөнгөийг тоох юм. Мөнгө чамаас тоох. За тэгээ хэдүүлээ тэрнтэй танилцъя. Хэдтууд одоо TikTok янз бүрийн сошиал медиа платформуд дээр ерөөхдөө өөрийнхөө зовлонгоо хуваалцаад эхэлж байгаа. Яагаад бас тэгж байгаа юм бэ гэх юм бол улс төрчид энийг хараасаа яагаад вэ гэх юм бол хэдэд дотор хүмүүс штэ. Тэ? Насаараа хөдөлмөрлсөн, банкны зээл авсан, бүх юм барьцаан тавьсан. Яагаад вэ гэх юм бол тэ амьдралын сайжрахын тулд, орлоготой байхын тулд за тэгээ хэдэд дотроо маш олон хөдөлмөрч хүмүүс байгаа. За тэгээ тэдний үгийг сонсгоо. Last month, I took an order for a batch of copper parts. I've already bought all the materials. It cost tens of thousands, and everything has been cut, ground, washed, and engraved. За энэ бүсгүй ерөнхийдөө төмрийн үйлдвэр ажилтдаг юм байна. Тэгээд баахан зэлсэн одоо түүхийд утлаж аваад тэргээ бүгдийг нь угаагаад зүсээд гагнаад огтлоод ерөөдөө бэлэн болгоцсон байгаа хэрнээ. It's not finished yet, but today the customer messaged me and said the delivery might be delayed. After customs clearance, the taxes have gone up too much. Тэгээ эцсийн худалдаа авч ерөөдөө тэг худалдаа болт нийлүүлэлтээ төр зөвхөн зогсооцсон байгаа юм байна. Тариф татвараасаа болж тий. За өөр нэг залуу. Trade supplier shared in his video the huge pressure he's under after the sudden increase in US tariffs. 订单量5000多万美金，今年我们订单已经排到了26年的5月份。 Our orders are worth over $50 million. This year, we're already booked through. $50 сая долларын худалдаа авалтын гэрээ аль хэдийн зурцсан пүүзний үйлдвэрлэгч таад ингэ харж байгаа юм бол баахан гутлын хайрцаг. За тэгээд энэ дэлхийн нийт үйлдвэрлэлийн хог новш, цамц, подолк, гутал, утасны кейс гих мэтчлэн хамгийн том худалдаа авч нь хийм бэ гэх юм бол тэр tech gadget гих мэтчлэн Америкчууд ахгүй. 2026. But with this 30% tariff hike, the impact on us is huge. Энэ залуугийн үйлдвэрлэлийн захиалга дараа жилийн 3 сар хүртэл 2026 хүртэл ингээд захиалгын ном дүүрсэн хэрнээ одоо бүх юм ингээд нураад margins in bulk trading are already razor thin. Now with a 34% tariff, it's like getting knocked to the ground. He said the only thing. Тэгээд 34% татвар ярьж байгаа тэр бол анхны тариф байсан шүү дээ. Одоо бүр 140 болцсон байгаа. За энэ залуугийн үйлдвэр одоо таг зогссон байгаа гэсэн үг. Тэгээд цаана ажил авч байгаа хүмүүс банкны зээл гэсэн байгаа бол эрэлтийн өрнгийн зээл байгаа. Дотооддоо нөгөө баахан авлага зээлээрээ бүх юм ингэ санхүүжүүлээд тэгээд ашиг маржин бас тийм өндөр биш. Яг гэх юм бол масс объемоор ашиг хийж байгаа болохоор тэгээд хамгийн том барааны эцсийн буудал одоо алга болсон юм чинь энэ залуу иймэрхүү адилхан үйлдвэр ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ ерөөхдөө дампуурлын ирмэн дээрээ л байгаа. He can do for now is wait. His backup plan is to ship through third-party warehouses in other countries. That's the only way forward. Тэгээд энэ залуугийн төлөвөө юу юм бэ гэх юм бол өөр улсаараа дамжуулаад би бараагаа зарна гинэ. Одоо хэддээс гаралтай биш тэгээ магадгүй Монгол, Вьетнам, Таиланд, Сингапурын шошгороо энэ бараагаа Америкт явуулах гэж үзэх гэж байгаа. Гэхдээ Америкчууд тийм биш ээ. April 7th, the owner of a clothing factory posted a video saying the entire foreign trade apparel industry in China is filled with anxiety. 现在做外贸单的 Everyone doing foreign trade now is nervous. A 50% tariff is just scary. Who's going to place orders under these conditions? Sure, some clothing businesses are Одоо still 50% татвар ярьж байна. Тэгээ хин манай бараг хөдөлж авах юм. Захиалга хин өгөх юм бэ? But there are so many clothing factories in China. If we all turn to Europe and there's no US orders, then think about it. Won't competition at home become even worse? Тэгээд ер нь бол Америкийн зах зээл одоо хаалттай юм чинь баахан хямдарсан бараагаа дотоод руу ингээ явуулна. Одоо жишээлбэл удахгүй нэг 2-3 долооны сарын дараа
Ирэн захуудаар Монгол хүмүүс тийшээ очоод хувц хондрын үн ханш бүр унтсан байх боломжтой гэсэн үг. За тэгээ Европ руу баахан бараагаа явуулах юм байна. Япон руу баахан бараа явуулах юм байна. Аз даяар бас бараа явуулах юм байна. Гэхдээ Азууд бас хаанасаа ийм хувц хонор авах боломжтой юм. Энэтхэг Шри-Ланка, Вьетнамаас бас хямдхан. Тэгээ тэнд өрсөлдөөн илүү ширүүцсэн гэсэн үг, улам хямдарна гэсэн үг. Тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ үйлдвэрүүд хятад дотроо үйлдвэрлэхэд чадваргүй болно. Яагаад гэх юм бол энд үйлдвэрлсэн бараа Америк руу явж чадахгүй гэсэн үг. За тэгээ юу болох юм бэ гэх юм бол энэ үйлдвэрлэлүүд дампуураад за яа. Хаана энэ шинэ үйлдвэрүүд бий болох юм бэ гэх юм бол Индонез, Таиланд, Вьетнам гэх мэт чинь. За хамгийн түрүүнд Америк улстай найрсаг харилцаагаа эхлүүлсэн худалдааны шударга тогтолцоо хийсэн улс одоо хожих гээд байгаа байхгүй юу? Domestic sales are also weak this year. People just don't have money to spend. So how can this market possibly improve? On April 2nd, Хэдийн дотоодын зах зээл бас тийм амар сайн биш гэж юм те. Хэдэн дотор бид нар бараагаа зарн баг худлаа. Америкийн зах зээл эднэрт President Donald Trump Ялчгүй announced a new round of global-based tariffs, raising rates on dozens of countries. At the time of the announcement, the actual tariff rate for China stood at 34%. 在现行适用关税税率基础上加征34%关税。 In response, the Chinese Communist Party announced on April 4th that it would impose a matching 34% tariff on all goods imported from the US. яа хэдүүд тэгээд хариу барьсан тарифа яг ижил хэмжээнд өсгсөн. За гэхдээ ядаргаатай юм юу юм бэ гэх юм бол Америкчууд хэдтээс баг 300-аас 400 тэрбум долларын бараа худалдаа авдаг. Америкчууд хэдтийн зах зээл рүү ойролцоо нэг 150 тэрбум долларын бараа явуулдаг. За энд ерөөхдөө хэн ялагдах юм бэ? Тэ? Хэн эцсийн эцтэй тэ буугаад өгөх юм бэ гэх юм бол ойлгомжтой. Хөшүүртэй газар нь хийм бэ гэх юм бол Америкчууд, хөшүүргүй газар хийм бэ гэх юм бол Хятадууд. Одоо ийм өргөн хэрэглээний бараа. Тэгээд Америкчууд янз бүрийн түүхийдээ алдаж магадгүй. Гэхдээ тэ эцсийн эцтэй хамгийн том ажлын байр, нийгмийн тогтворгүй байдал, тэ иргэдийн бослого, банкны дампуурлал гэх мэт чинь хаана хамгийн хүнд цогцолт авах юм бэ гэх юм бол Хятад дотор. By another 50%. The CCP responded by saying it's ready to fight to the end. While the Chinese government is showing a tough stance, many businesses in China are already feeling the pain. За тэгээ Хятадын их хурл шиг юм үзүүлж байна. Тэгээ энэ цаана арт түмэн эднэр лөө захиа явуулж байгаа. Тэд нараас сошиал медиа харж байгаа. Тэгээд ажлын байр алга болно, татварын орлого алга болно, худалдааны яв бэм байхгүй болно гэх мэтчлэн. Тэгээ эднэр зүгээр эцсийн буудал хүртэл угаасаа явж чадахгүй. Тэгэх юм бол бослого болох магадaltaй. On April 7th, a TikToker filmed a clothing factory that had shut down and said the clothing industry is in serious trouble. All the machines in his factory are about to stop. He said this year is going to be incredibly tough. Тэгээд үйлдвэр ажиллуулж исэн, үйлдвэр дотор ажиллаж исэн юм бол чимээгүй байж болохгүй. Үргэлж ажиллах ёстой. 24 цаг чадах юм бол ажиллах ёстой. Тэгжээж ашигтай ажиллана. Тэгээд үйлдвэр 7 хоног 2-7 хоног таг зогсноо гэдэг чинь зүгээр тэр чтэй мөнгө алдчихж байгаа гэсэн үг. Тэр бараа түүхийд авсан, авлагаараа өглөөгөөрөө авсан юмнуудыг ингээд тооцоо хүү мүү явж байгаа. Same day, another TikToker posted a similar scene, workers moving goods around inside a clothing factory. He wrote that as soon as the US swung its tariff hammer, the impact finally hit the apparel industry. His factory originally had orders scheduled through the end of July, but now over 6,000 down jackets have been put on hold, and the ready-to-ship products are piling up in the warehouse. Тэгээд энэ өвлийн хүртэг дараагийн одоо энэ өвлийн сезонда бэлтэж байгаа. Тэгээд ойролцоо 6,000 ийм хүртэг үйлдвэрсэн гэж байна. Тэгээд худалдаа хүн алга болсон. Тэгээд өдөр болгон Хятадаас Америк руу хэдэн мянган контейнер бараа явж байгаа гэж бодож байна те. Энэ зүгээр нэг жижигхэн өвлийн хүртэг үйлдвэрч Хятад даяар дүүрний ийм үйлдвэрүүд байна. He said both offline and online sales are struggling this year. Even live stream selling isn't working anymore. With sluggish consumer demand and weak domestic sales, the foreign trade slowdown is pushing more exporters into the domestic market, creating even more excess production. He said this year's apparel industry is like a pressure cooker that could blow at any moment. За тэгээд энэ textile business, хувц хонрын бизнес те. Ерөөдөө Хятад дотроо энэ жил бол битүү чанагч гэж байна. Дотроо чанагж байгаа ихэвчлэн компаниуд энэс амьд This гарахгүй. isn't just panic, it's worse than during the pandemic. Ковидын хоригоос илүү хүн цогцолт авч байгаа гэнэ. Anybody seeing potential war with China? Another TikToker showed the current situation at his factory. Because of the tariff hike, orders have been delayed or cancelled. Now his packaging and printing factory doesn't even have Тэгээд boxes to хэвлэл make. савлгааны All he can бизнес do now is хайрцаг clean the мэрцэг factory. энэ хангамжийн сүлж A амар том TikToker showed a video шошиг saying гэлгарууд that хайрцаг the tariffs, гэх the мэт impact on бүгдээрээ China's таг foreign trade is зогссон. obvious. He mentioned that when he flies, there are hardly any Westerners on the plane, mostly people from Africa. Also, when entering the US, Chinese people face especially strict security checks. 现在我在白银机场。 Тэгээд Хятадаас ингээд нисэж дээ. Тэгээ баг цагаан ярьстай хүн байхгүй байх худалдааны түнш
Тэ Гуанжоугийн янз бүрийн худалдааны экспо одоо хав хоосон цагаан ирсэнгүүд ерөөсөө байхгүй. Аз дотроо л юм явж байгаа. Тэгээ Орос руу юмаа зарж болно. Гэхдээ Оросын зах зээл бас жижиг. Америкийн зах зээлийг гүйцэх орн баг байхгүй. Laser cutting factory Liuting posted a video saying that manufacturing in China is going to get even harder. Энэ бүсгүй видеоны ихэнд гарсан одоо тоног төхөөрөмжөөр зарж байгаа гэж байна. Yes, you heard me right. I might have to sell the laser equipment I bought last April. I don't need to explain. Тэгээ өнгөрсөн жил үйлдвэрээ томсгсон шинэ тоног төхөөрөмж авсан. За тэгээд энийг дийлэх чадахгүй одоо бараг зархаар юм байна. Especially small ones will face businesses in China will face an unprecedented winter. Тэгээ ингээд одоо компьютер хэрэгсэл, принтер, бүх юм made in China. Тэгээ лаптоп, гар утас гих мэтчлэн iPhone, Foxconn The TikToker estimates that all manufacturing business owners are currently жижиглэнгийн бараа бас Temu, AliExpress гих мэтчлэн Taobao бүх бараан дээр ерөөдөө одоо гайлнуудыг тав оногдуулсан байгаа. They're afraid all the years of hard work will go to waste. They fear they won't be able to pay employee wages or cover rent. Тэгээ одоо юу илж нэх юм бол тэгээ цалин яаж тавихаа мэдэхгүй байна. Төрөөс мөрөөс багныхаа зээл яаж төлөхөд мэдэхгүй байна. Насаараа хөдөлмөрлсөн одоо ийм том үйлдвэрлэлтэй болсон одоо айгүй хурдан байхгүй болох эрсдэл байна гэж байна. За тэгээ хүмүүс юу ярьж байгаа гэх юм бол Europe braces for flood of Chinese goods after US tariffs. За тут ямар тактик барьж байгаа юм бэ гэх юм бол одоо дараагийн том зах зээл Европ руу баахан бараагаа явуулах гэж байгаа юм байна. Хямдарсан үнээр Аз даяар. За тэгвэл Европын зах зээл бас тийм том биш ээ. Тэгээ миний хүсэж байгаа юм бэ гэх юм бол энэ хурдхан шиг дуусаас яагаад вэ гэх юм бол Америкчууд өөрөө хямдхан хувц хонор үйлдвэрлэн гэж байхгүй. Гэхдээ энэ худалдааны дайн өргөжлөд ирэх юм бол тэгээ энэ үйлдвэрүүд бүгдээрээ хаашаа явах юм бэ гэх юм бол Вьетнам руу явна, Таиланд руу явна, Индонез руу явна, Шри-Ланк руу явна, энэ итгэл нүгөө явчих байхгүй юу? Яг энэ замбраагүй процесс болно. Ойролцоогоо 2-3 жилийн хугацаа хэрэгтэй ханган нийлүүл түүхийн эдийн сүлжээ тэр чигтээ дэлхийн бараа түүхийн эдийн урсгал тэрчтэй өөрчлөхөр л байгаа. За тэгээд манай зис, манай нүүрс, манай улсаас гарч байгаа эцсийн бүтээгдэхүүн түүхийн бүх юм ерөөхдөө бас яах юм бэ гэх юм бол хэцүүднэ. Тэг яг гэх юм бол хятадууд манай түүхийг ашиглахгүй дамжуулан экспортод явчих юм бол тээврийн зардал өснө гэсэн үг. Манай зис хятадд үйлдвэрлэлийн одоо ашиглалт нь байхгүй юм бол бид нэр Tianjin бомбтараа дамжуулаад тэрийг одоо Индонез гэх мэт шин явуулах юм бол бид нэр илүү их өртөг төлнө. Далаагаараа тээвэрлэх юм бол манай зис одоо Перу, Чилигийн баг ялгаа байхгүй болно гэсэн үг тий. За магадгүй хятадууд тий манай зисийг ашиглаад боловсруулаад тэгээ өөр орн руу явуулах магадaltaй. Гэхдээ эцээдтэй худалдаа авалтын үнийг нөлөөлнө. Бидний ашигт ажиллагааг нөлөөлнө. Тэгээд магадгүй 3 юм уу 4 жилийн хугацаанд цохилт авч магадгүй. За тэгээд цохилт авсныхан дараа хятадууд өөрийнхөө эдийн засгийн системээ эдийн засгаа жоохон өөрчлөх ёстой. Тэр чигтээ экспортлоор үндэслэхгүйгээр бас дотоодын худалдаа авахч иргэдийг дэмжих ёстой. За юу гэсэн юм бэ гэх юм бол илүү чанартай, илүү өндөр орлоготой, оюуны хөдөлмөр одоо үнэлдэг тиймэрхүү эдийн засаг руу шилжээд тэгээд Америкчууд өөрөө одоо та ингээд дэлхийн эдийн засгийн 25% эзэлж байгаа, худалдаа авалтын 40% эзэлж байгаа, хятадууд дэлхийн худалдаа авалтын 14% эзэлж байгаа. Тэгээ хятадууд юу их ёстой юм бэ гэх юм бол энэ худалдаа авахч хятад иргэдийн дундаж цалиныг өсгөх ёстой. Тэгээд юу харагдаж байна гэх юм бол богино хугацаанд тийм 2-4 жилийн хугацаанд биднэрт энэ сайн юм биш. Гэхдээ 8-10 жилийн дараа хятадууд өөрийнхөө эдийн засгаа жоохон өөрчлөөд Америк шиг болоод ирэх юм бол биднэрт ерөөхдөө сайн. Хятадууд илүү их мөнгөтэй, илүү их зарлаг гаргана гэдэг чинь, илүү их худалдаа авна гэдэг чинь бид нар хятадын хөрш биш. Зүгээр Америкийн хөрш байлаа гэж төсөөлчих заяа. Тэгм учраас урт хугацаанд бид нар нэг санаа зовох хэрэггүй. Гэхдээ богино хугацаанд санаа зовох юм байгаа. Яг гэх юм бол тэгээ бас энэ хоёр өгшөртлөө ингээд 7000% татвар тэгснэ Ши Жинпинг 8000% татвар матур ийм юм ерөөхдөө болохгүй. Одоо ерөөхдөө бараа баг зогсож байгаа. Тэгээд ер нь бол дарамт иргэдийн бухимдлаасаа болж энэ хоёр ерөөхдөө юм яриад эхэлнэ. Ярилцлага явна. Тэгээ эцээдтэй нэг сүртэй урт хугацаанд бид нар санаа зовох хэрэггүй. Та харж байгаа юм бол 1980-ад он Шэнзэн зүгээр юм шороо тал байсан. Одоо тэр чигтээ цамхаараа дүүрсэн байгаа. Хажууд нь юу зүйлсэн байгаа юм бэ гэх юм бол Шэнзэний хажууд Гуанчжоугийн зураг харж байгаа юм бол ийм айгу мэ орон сууц хаусууд байсан бол одоо тэр чигтээ шилэн цамхаараа дүүрсэн байгаа. Энэ хөгжил бол үргэлжлээ явчихна. Тийм учраас урт хугацаанд монголчууд бид нэг санаа зовох хэрэггүй. Зүгээр богино хугацаанд энэ худалдааны дайн дээр
хурдхан шиг тогтолцоонд хүрч чадахгүй юм бол манай ЗИС, манай эцсийн бүтээгдэхүүн хятадуудын худалдаа авалт, манай хамгийн том түншийн тэгээ бүсээ чангалах цаг үе ирээд хятад улс ханаа төрчих юм бол бид нэр хатхаа хүрчдэг байхгүй юу? Тэгэл хэдүүлээ бэлэн бай. Валютын хөрөнгө олт хийх ёстой. Доллар алт гих мэдчлэн ерөөхдөө одоо өсөө явчихна. Тэгээд манай эдийн засгийн өсөл жоохон буурах магадaltaй, инфляц үүснэ. Тэгээд төгрөг жоохон сулрах хаа. Тэгээд автоматагийн багц угаасаа тэрэндээ бэлэн байгаа. За хагас өдрийн мэд хүргэе. Сайхан марцгаад гинөө маргааш эргүүлээ болцгаая.